За сайн байцгаана уу найзуудаа. Shoebox-ийн зав байна. Тэгээд өнөөдөр шинэ бичлэг хүргэж чад маш их баяртай. Та бүхэн Instagram story үздэг бол мэдж байгаа бах. Дээр нь хайр цанаас нь харсан ч гэсэн ямар пүүз байгаа юм ойлгомжтой гэж хэлж болно. Тэгээ энэ чинь өнгөрсөн All Star-аар худалдаанд гарсан Nike хамгийн анхны сагсан бөмбөгийн автомат үдээстэй пүүз байгаа. Тэгээ пүүзтэйгээ дэлгэрэнгүй танилццгаая гэж. Хайрцагны үед мэдээж маш чамаар хайрцагтай хэвчэн байгаа. Дээр Nike swooshтэй тэгээд дотор тал нь цэнхэр оруулахтай дээр нь зөөлөвчтэй хэвчэн байгаа. Хоёр талтай хоёуланд нь зөөлөвчтэй. Энэ мэдээж маш fancy болгож өгсөн гэж хэлж болно. Дээр нь $350 пүүз болохоор ер нь иймэрхүү пакэж байх нь ойлгомжтой байсан баха гэж бодож байна. За тэгээ пүүзний маань гадуудлын цаасны хувьд маш ер нь нэг харагдаж байгаагүй Nike маш олон жижиг Nike swoosh-үүдтэй ийм цаасаар орож өгсөн байна. За энэ пүүзээ бол хэдүүлээ сүүлд нь ярих учраас ийшээ тавьчих. Тэгээ мөн энэ пүүз маань wireless-аар цэнэглэгддэг байгаа. Тэгээ wireless цэнэглэгч нь байна. Nike swooshтэй. Тэгээд энэ пүүзээ тавих талбайг нь илэрхийлсэн бөөрийн хинүүдтэй. Тэгээ арт нь бол энгийн материалтай давуу талнаас энэ паркетны шалан дээр тавьсан ч гулгахааргүй юм зөөлөвчийг хийж өгсөн байна. Тэгэхээр та хаанч тавьсан ер нь санаа зовхгүй шилж болохоор байна. Мөн сонирхолтой хэлэхэд энэ хүү цэнэглэгч маань гар утас болон таблет цэнэглэх боломжтой байгаа. Та багтах хэрээр нь зэрэг цэнэглэж болно. Одоо жишээ нь 4 5 утас ч юм уу. Гэтэ хэр хурдан цэнэглэдэг нь бол би яг туршиж үзээ болохоор яг хэлж сайн мэдэхгүй. Гэтэ ямар ч байсан болдгийм байлээ. Энэ нас нэг давуу тал ихөө зүгээр амьдралд ашиглаж болохоор зүйлхүү пүүзнээс өөрөөр пүүзээ бол байнга цэнэглээд байна гэж байхгүй. За тэгээд мэдээж цэнэглэгчний маань оролт нь байна. Энэ дээр бас нэг юм сонирхуулаад ирэхэд Монголд яаж ажиллах нь бас сайн хэлж мэдэхгүй байна. Ягаад гэвэл Америкт ер нь энэ өндөр хүчлүүд 110 вольтоор ажилладаг болохоор хүчтэл бууруулах юм уу тиймэрхүү маш хэлж бас цэнэглэдэг байж магадгүй. Энэ бас тэгтээ хэдэн вольтынхаа нас би бас нарийн тэр талаар нь сайн мэдсэнгүүд Монголд бас ашиглаж байгаа хүмүүсээ л тэгээ бичлэгний дор комент хийгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээд хэрхэн пүүзээ чангалах үүдэх талаарх гарын авлага нь байна. Nike Adapt Earl гэдэг. Earl гэдэг нь electronic auto-lacing юу ч үлээ. Ямар ч гэсэн автомат үдээстэй пүүзний тийм товчлсон үг байгаа. Энэ хайрцагн дээр нь байсан би нэг сонирхож харсангүй. За энэ хайрцаг нь бол өөр юм үүдгээд ийм хайрцаг байна. За тэгээ гол юм бол пүүз рүүгээ анхаарлаа хандуулъя. Нэг пүүзийг ингээд тавьчих. Нөгөө пүүзийг өөрөө барингаа яриад тавьчих гэж хэлж байна. Тэгвэл зүгээр юм шиг байна. Пүүзний ерөнхий харагдах байдал нь бол Nike Kobe AD-тэй ер нь маш төстэй ихсэн байгаа. Ер нь өмсгөж гисэн ер нь Kobe AD-р юм шиг санагдаж байгаа надад. Тэгээ шүүтрийн хувьд цаасан биш пластик шүүтрийтэй байгаа. Мэдээж $350 төлж яхад иймэрхүү зэрэг юм Nike хийж өгөх нь ойлгомжтой л үү дээ. Тэгээ гутлын маань дотор талынх нь инсол гэж ярьдаг. Дотор боловч нь их гоё юм байна. Энэ бар үйл нь болохоор R үсэгтэй байгаа. Зүүн үйл нь L үсэгтэй байгаа гэж бодож байна. Боловч нь аваад сонирхуулаад үзүүлээ. За боловчн дээр нь бас энэ QR код байгаа юм байна. Тэгээ нөнгөнгийн гоёмсог оруулуудтай. Энэ мэдээж тэр доотлынхаа энэ цэгний өнгөнүүдийг бас илэрхийлж байгаа гэж бодож байна. Миний хувьд маш гоё зөвлөх боловч байна гэж. За тэгээд пүүзнийхээ тухай ярихад энэ их сонирхолтой пүүз байгаа. Автомат үдээстэй Nike 2 дахь пүүз ер нь ирээдүйн чиг
ирээдүйн чиг хандлага ер нь иймэрхүү л байх болоо да. Пүүз ер нь үдээсгүй автоматар үдэгддэг техникийн төвшил технологиудыг агуулсан байх болоо гэж бодож байна. Swoosh нь 3M swooshтэй. За энэ камер маань фокуслах нь гоё. Энэ swoosh нь болохоор 3M байгаа. Тэгээ уулны хувьд бас харж байгаа бол тунгалаг болтой. Тэн дээр нь ирвэхээ байрлаж гисэн байгаа харагдах нь. Энэ ирвэхний нэг хөгжлөөс санаа авч энэ уулных нь дизайныг хийсэн юм байлаа. Ингээд томоосоо жижигэрж байгаа хийсэн. Тэгээд энэ гаднах материалын хувьд бол нэхмэл материал байгаа. Яг ямар төрлийн материал хэцүү. Nike-с энэхүү материалыг хагас жилийн турш судалж ээж хийсэн юм байлээ. Ер нь сонирхуулаад хэлэхэд энэ пүүз нь Nike хамгийн их судалгаа хийж олон нийтэд худалдаанд гаргасан пүүз байгаа. Тэгээ маш олон өндөр түвшний шалгуурыг давсны дараа бидний гар дээр ирж байгаа гэж хэлж болно. Жишээ татаж дурдвал одоо 60 градусын температурт хэр удаан байлгасан гэлээ. Ямар ч гэсэн 60 градусын температурт бол үдээснийхэн систем асуудалгүй ажиллаж байгаа. Тэр нь усны хамгаалалттай байгаа. Пүүзний гадаргууны хувьд усан дээр бас асуудалгүй ажиллаж байгаа. Тэгээд 40,000 удаа энэ пүүзийг одоо чангалт сулж тест хийсэн гэж байгаа. Иймэрхүү пүүз байна. Тэгээд ингийн харахад бол нэг тэгж автомат үдээстэй гэж мэддэггүй энгийн заалны пүүзийг боловч хамгийн сонирхолтой зүйл нь одоо яг энд байна. Танд харуулъя. За тэгээд гэрлэний хөнгийг бас утасны аппликейшнаар солих боломжтой байгаа. Мөн та утаснасаа пүүзнийхээ чанга сулыг тохируулж болно. Дээр нь энэхүү хоёр баатнаар бас пүүзнийхээ чанга сулыг тохируулж болох байгаа. Энэ ажиллаж байгаа энэ танд харагдаж магадгүй, харагдахгүй ч гэж магадгүй. Чангаж сулж байгаа. Тэгээд хамгийн гоё давуу тал нь энэ хоёроор ингээд чангалт сулалчаад яг тэгээд өөрийнхөө одоо хөл дэвтэйхэн болсон үед нь энэ хоёр төвчин дээрээ зэрэг дарах юм бол энэ пүүз маань таны хөлийг одоо сануулж аваад дараагийн удаа өмсөхөд таны хөл нь шууд одоо тохиромжтой чангалагдана гэсэн үг юм уу та. Шууд та өмсөөл хилээ татсан тохиолдолд яг таны хөлөнд таарад чангараад тэгээд сулрах байгаа. Тэр нь бас их гоё санагц. Байн ингэж энэгээр товчоороо бол уцаараа оролдоод ахгүй нэг ингэж сануулчих юм бол нэг углаал шууд энэ оруулгыг татангууд таны хөлөнд одоо гоё чангарч өгөх байгаа. Тэгээ өөр онцлог зүйл чинь болохоор энэ цэник нь болохоор бараг 3-7 хоног 2-7 хоногоос 3-7 хоног ер нь дунджаар 1 сар бол нэг цэнгэлцэн байхад асуудалгүй ажиллах юм байлээ. Тэгээд бас нэг анхаарах зүйл нь цэник дууссан тохиолдолд гутлаа яаж суллах вэ гэсэн асуудал гарахгүй. Хэрвээ пүүзний тань цэник дууссан бол автоматар үдээс нь сулрах байгаа. Тэгэхээр Nike энийг бол маш сайн бодож хийсэн. Маш гоёмсог пүүз байгаа. Тэгээ энэ сагсан өмгт зориулсан ч гэсэн өдөр тутам өмсгөд ч гэсэн маш тохиромжтой хөл дэвтэйхэн. Дунд уулны хувьд энэ лунарлан уулаар хийсэн байгаа. Тэгээ ямар ч гэсэн React, тиймэрхүү шинэ технологи байхгүй ч гэсэн олон хүмүүсийн ам маш сайн байгаа. Дунд уулны хувьд маш хөл дэвтэйхэн хийгдсэн гэж. Өөр чин сонирхуулгаар юм. Тэгээд удахгүй маш олон өнгөөр худалдаанд гараад ирвэл үнийн хувьд харьцангуй гайг болох бах. Одоо ер нь зах зээл дээр байгаа дундаж үнэ нэг $400 гаруй доллартай л байгаа. Худалдаанд гарсан үнэ одоо $350 такстайгаа нэг $390 болж болохоор $400 бол боломжийн үнэ байгаа. Тэгээ хоёр пүүзний хувьд бол хоёулынгийнх нь хувьд маш яг адилхан. Тэгээ утаснаас аппликейшнаар энэ өнгүүдээ солиод үдээс гутлынхаа чанга сулыг тохируулах боломжтой. Би тэгээд энэ мини сайз биш болохоор бас утсаа хамаагүй холбомооргүй санагдаа. Тэгээд та бүхэнд бас үзүүлж чадсангүй. За тэгээ энэ маань Nike автомат үдээстэй 2 дахь пүүз байгаа. Удахгүй та бүхэндээ Nike хамгийн анхны автомат үдээстэй пүүзийг бас танилцуулахаар бичлэгээр бэлдсэн байгаа. Тэгээд энэхүү бичлэг хэрвээ танд таалагдвал бас
лайк шеэр хийгээ бити мартаарай. Мөн subscribe дарахаа бити мартаарай гэж хэлмээр байна. Тэгээ пүүзнийхээ дэлгэрэнгүй деталь хэсгүүдийг бичлэгнийхээ төгсөлд гоё эвлүүлэг хэлбэрээр та бүхэн сонирхолтой байгаа. Өөр чи энэ пүүзэн дээр ярихаар юм чи юу лээ? Nike бас энэ пүүзээ промошн хийхин тулд гэх юм уу да NBA-ийн залуудыг маш их ашиглаж NBA-ийн талбайд маш олон хүмүүсийг нүдийг хүчрэлж байгаа гэх үү дээ. Одоогийн байдлаар Boston Celtics багийн Jason Tatum тэгээд Los Angeles Lakers багийн Kyle Kuzma тэгээд Dallas Mavericks багийн Luka Doncic нар өмсөж тоглож байгаа. Тэгээ хамгийн анхны тестийн загварт нь бол нэлээд олон хүмүүс орж явах шиг байсан. WNBA-гийн тоглогч хүртэл байх шиг байсан. Тэгээ хамгийн том төлөөлөлт нь бол Jason Tatum байгаа. Тэгээ иймэрхүү технологийн пүүзнүүд явандаа илүү боловсронгуй, илүү гоё болоод ирээдүйд ер нь тэгээд үдээсгүй пүүзнээ эрен үе ирэхэд ойрхон байна гэж хэлэхэд болохоор байгаа. Тэгээ миний хувьд бол яг өмсч үзээг болохоор яг тийм юм гэж хэлэхэд жоохон хэцүү байна. Тэг ямар ч байсан харагдах байдлаас бол маш гоё тэгээд технологийн хувьд ч гэсэн маш гоё пүүз байна гэж. Би бол нэг хуучны пүүзхээс илүү орчин үеийн гоё технологи агуулсан технологик пүүзнүүдэд дуртай гэж хэлж болохоор байгаа. Тэгээд дараагийн удаа хамгийн анхны автомат үдээстэй пүүзийг танилцуулах болохоор тэр бичлэгийн манаас үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүү бичлэгийг ингээд дуусгая та бүхэнд таалагдвал тэгээд лайк шеэр хийхээ бити мартаарай л гэж хэлье да. Тэгээд явандаа бас 4 сараас эхлээд нөө YouTube-ийн маань худалдаа бас үргэлжлээд явах байгаа. Тэгээд тэрэнд бас идэвхтэй оролцоорой. Тэгээд утгагүй уулзтлаа. Түр баяртай. Тэгээ пүүзнийхээ илүү дэлгэрэнгүй бичлэгийг бичлэгнийхээ төгсөлд үзээрэй.